Европын холбооны санхүүжилттэй найрамдал төслийн иргэдийн оролцоо засаглалыг бэхжүүлэх зорилтын хүрээнд найрамдал төсөөлөд Дархуул аймгийн төрийн албаны зөвлөлтөй хамтран төрийн албаа хаагчдад зориулсан чадваржуулах сургалтыг өнөөдөр Залуус хөгжлийн төвийн байранд зохион байгууллаа. Тус хөтөлбөрт 10 модуль сургалт багтсан бөгөөд 2025 оны 7 дугаар сараас өмнө сургалтууд явагдаж дуусах юм а. Эхний модуль сургалтаар дамжуулан тогтвортой хөгжлийн зорилгыг орон нутагт нутагшуулахад төрийн албаа хаагчдын оролцоо хандлага чиг үүргийг тодорхойлж төрийн үйлчлэгийг нийгмийн бүлгүүдэд тэгш хүртээмжтэй хүргэхэд ямар хэлбэрээр ажиллах вэ зэрэг олон асуултанд хариулт олж авсан өргөгөөчтэй сургалт зохион байгуулагдаж байна. Доктортой хөгжлийн зорилгыг нутагшуулахад ялангуяа орон нутагт нутагшуулахад хамгийн гол үүрэгтэй ажиллах хүмүүс бол төрийн албаа хаагчид байгаа. Тэгэхээр бид нэр энэ зорилтынхаа хүрээнд бол 10 модуль сургалт бүхий ийм нэгдсэн ийм хөтөлбөртэй болсон байгаа Дархуул аймаг. За тэгээд энэ 10 модуль сургалт бүхий хөтөлбөрөөр хэрэгжүүлэхээр бид нар сая энэ онд бол багтаага тендер зарлаад за Улаанбаатар хотоос Educated Enterprise гэдэг компани за Дархуул аймгаас болохоор гэрэлт эрдэм цацрах төрийн бас байгууллага Team Coach Mongolia төрийн бас байгууллагууд шалгарсан. За энэ 10 модулыг бол энэ 25 оны 7 сараас өмнө бол ингээд шат дараалтаагаар ингээд яг тухайн салбартаа одоо яаж одоо иргэдэд тэр одоо иргэдийн амьдралын чанарыг сайжруулахад мөн иргэдэд одоо тэр төрийн үйлчлэгийг тэгш хүртээмжтэй хүргэхэд ялангуяа доктортой хөгжлийн зорилгыг одоо нийгмийн бүлгүүдэд одоо тэгш хүртээмжтэй хүргэхэд бол ямар одоо хандлагатай ямар одоо чиг үүрэгтэй ажиллах уу тэрийг яаж одоо нутагшуулахын зорилгоодыг нутагшуулахад одоо яаж юм хурцгуур болж ажиллах уу гэдэг яг тэр талаасаа бол энэ хөтөлбөр бол боловсруулагдсан байгаа. Сургалтанд аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчд болон салбар бүрийн төрийн албаа хаагчдын төлөөлөл оролцож байна.